Аманд нь амар мэд бэлхэж, атганд нь азийн дөрөв бэрх багтаж, ард олон маань айл хотлороо сар шиндээ сайхан шинэлцгээж байна. Энэ онд хилчээ спорт хорооны маань түүхт 80 жилийн тохиож байгаа учраас сар шинэ нэвтрүүлгийнхаа тусаад байгаарт хилчээ спорт хорооныхоо хилчин тамирчдыг урьж оролцуулаад байгаа юм. За хилчээ спорт хорооны маань түүхт 80 жилийн энэ онд тохиож байна. Энэ хугацаанд төв дэлхийн болон улс их орондоо болж байгаа маш олон тэмцээн уралдаанд хилчээ спорт хорооноос маань тамирчид оролцож ард түмэн болон хилчдийнхээ нэрийг дэлхийд сураатуулсан ийм сайхан үйл явдлуудаар дүүрэн онжилууд байлаа. Тэгээд энэ талаар бол бас мэдээлэл өгнө хэмээн улсын начин Ахмад Бакху таныг урьж байна. Бас үндэсний бүхий дасгалжуулагч гэдгээр нь бас манай үзэгчид мэдэх байх тийм ээ. За телевизүүд ч үзэгчтэй бас сар шинэ баярын мэнд хүргэе. За манай хилчээ спорт хороо 1946 оны 2 сарын 2-ны өдөр байгуулагдсан Монгол улсын анхны 5 нийгэмлэгийн нэг. За өнөөдөр бас 80 жилийнхаа өтөөс олгож байна. За 2017 хүртэл бас Хилийн 253 дугаар ангийн харьяа хилчин гөлөв хилчээ спорт хороо байж байгаад 2017 онд Хилийн 208 тусгай салбар байж тусдаа анги болон өргөжөөд спорт хороо маань үйл ажиллагаа явуулаад өнөөдрийг хүрч байна. За энэ хугацаанд Монгол улсын хөдөлмөрийн баатар 3 төрсөн, Монгол улсын ардын багш 2 төрсөн, Монгол улсын гавьяа тасгалжуулагч 7, Монгол улсын гавьяа тамирчин 18. За Монгол улсын дархаа аварга 1, Монгол улсын аварга 1. За Монгол улсын арслан золтой 3, Монгол улсын гард 4, Монгол улсын заан 11, Монгол улсын харцах 7, улсын начин 50 бүх дөрөв гарсан байдаг. За үндэсний сурын төрлөөр Монгол улсын даян мэрэгэн 1, Монгол улсын он чарваач 1 төрсэн байгаа. Бас олимпийн төрлийн олон тийм спортын төрөлтэй бокс байж гэн, волейбол байж гэн, цаана хөнгө атлетик байж гэн, жүлөөд жудоо, үндэсний өөх сур, хөндий өргөлт гэхэд маш олон төрөлтэй. За өнөөдрийн нэвтрүүлэг маань 3 үе шаттай явагдана. За эхний үе шат бол асуулт хариултын тэмцээн байгаа. За хамгийн эхлээд хаан гард багаас нэг оролцогч нь гарч ирээд за энэ шагааг орхиод за ямар асуулт таарах нь тэр асуултан дээр багаараа очиж сууж агаад ярилцаад тэгээ асуултынхаа хариултыг өгнө гэсэн үг. За хэн гарч ирж шагааг орхих вэ? За нэг эмэгтэй гэл. Тий. Манайха ярилцчаад эмэгтэйгээр шагааг хариулахаар боллоо. За 2 тэмээ, 1 морь, 1 ямаа боосон байна. За. За асуултын асуу маш амархан асуулт таарсан байна. Азтай байна. Аргагүй онч мэрэгэн хүн байна. За Монгол бичгийн асуулт таарсан байна. За төрийн албан бичгийг хос бичгээр явуулах ерөнхийлөгчийн зарлиг гарч одоо хэрэгжиж байгаа. За уйгуржин монгол бичгээр хөхүр гэдэг нь юуг хэлж байгаа вэ? Хөхүр. Тий. Айр гэдэг сан. Үгүй юм байна. Гүү хальтаа тэр чи угаасаа. Юуд хөрөөр байхгүй шүү дээ. Нөгөө юу айр гэдэг. Өвөрмөц бичлэгтэй үг гэж байдаг штэ тий. Монгол бичгийн одоо галжилсан юу гэсэн. Одоо хөхүр гэдэг нь галжилсан үг байна. Тэр үүтэй гэж. Тэр чин хөхүр бол биш баг. Хөөхөн гэсэн үг. Үгүй юм байна. Хэр мэр гэж юм. Хэр гэж байгаа юм уу гэдэг. Гүүр ч одоо цагаан сарт талбартай шүү. За хариулт авъя тий. Царыг хэлдэг юм болоо. Цар. Хөрг. Үгүй юм байна. Явчихо. За Хөөргөө. Тэ хөрг. За баяр хүргэе. Маш амжилттай зөв хариуллаа. бас нэг хөрц гэдэг нэг хэлсэн шүү. Би ч яг манарцсан юм. Игч маань тэг өөр юм яриад байсан.
За хан гард багийнхан маань маш амжилттай хөхүүр гэдэг үгийг монгол хичгээр бас яаж бичдгийг бас зөв таалаа. Баяр хүргэе. За шонхор багаас шагаага хэн орхих вэ? За манай дүү охин. Чөлөөтөх олон улсын хэмжээний мастер. 3-1 ямаа. 3-1 ямаа болсон байна. Бас их монголчуудын зан үйл бэлэгдэлтэй холбоотой амархан асуулт таарсан байна. За битүүний өдөр тотгон дээр тавьдаг мөс ямар бэлэгдэлтэй вэ? За битүүний өдөр тотгон дээр бас 3 мөс хөдөө бол одоо мөсөө хаглаад л юм уу. Жохон суурин луу сум аймаг руу ч юм уу дээр бас нэг аян юм 3 мөс хийж байгаа хөлдөө ус хийж байгаа хөлдөө тотгон дээр тавьдаг. Тэр нь ямар учиртай вэ гэхээр нэг там бурхны морийг ундаалах гэж. Тийм зам үйл бодож тэр 3 мөсийг тавьж зам үйл үлддэг. Тийм зам үйлтэй гэж бодож. Манай хоёр залуу гэж бодож. Би лам бурхныг мэдгүй ямар ч морь ундаалах нь бол сайн мэдэж байна. Илчгийн тухайд нэмж ярих юм байна. Би бас ажиллах нь л бодож байгаа да. За Манайг асуулт хариулт. Самбархны морийг ундаалах гэдэг тэр нэгдэж. За тэлгүй яах вэ? Зөв хариуллаа. Баяр хүргэе. За жудаг багаас. За би харна дөрөв мөр. Тэгээд Шүтчүү. шидээ. За дөрөвдөн дээр хуу. Дөрөв бэрх болсон байна. Ямар айр. За дөрөв бэрх буулгасанд айлд орохдоо хит хутгаа хаанаа зөөх вэ гэсэн асуулт таарсан байна. Буулгаж болдог. Онжуулж ордог шүү дээ. Баруун ташаантай байлгаж байгаа хутгаа Аль талдаа одоо ингээ ардаа зүүцсэн байна шүү дээ. баруун ташаан. Буулгаж ордог. Ингээ буулгаад ордог хгүй энд. Баруун талд нь унжицсан байна гэсэн үг шүү. Буулгаж орох шүү дээ. Тийм би тэгжил сонсч байсан л да. Чи юу гэж аль талдаа зүүдэг вэ гэсэн асуулт байсан. Яаж ордог? Юу гэсэн бэ? Яаж ордог вэ гэсэн. Тэгээ айлд орохдоо хит хутгаа хаанаа зөөх вэ гэсэн. Баруун талдаа унжуулж орно. Унжуулж Буулгаж орно. буулгаж орно. Одоо ингээ хавчуулсан явж байгаагаа буулгаж ордог л гэж би бол. Тийм үү? Нэгдсэн үү? Тэгээ юу гэж бодож? Би бол сайн мэдгүй л. Манай хоёр. Хэгт дутаг зүйдэг болохоор тийм. Яг нөө дууны үг мөнгөн дээр байдаг үл яадаг үлээ буулгаж ордог тий. Хоорон моргон дээр гიშгдэггүй яадаг ийдэг гээд бас нэг уламжилт. Утгаан буулгалгүйгээр айл дараа буулгаж ордог. Хармуу санаагүй тий орж байна гэдэг юугаа илэрхийлж хутгаа буулгаж айлд ордог юм байна. За зөв хариуллаа. Баяр хүргэе. За эхний шатны тэмцээнд маань бүх оролцогчид маань 3 баг маань асуултандаа маш амжилттай зөв хариуллаа. Бүх оноогоо авцгаасан байна. Баяр хүргье. Нэвтрүүлгийн дараагийн үе эхлэхийн өмнө улсын арчсаг бэлгүүтэйгээс бас үндэсний бүхэн спортын талаар болон хилжээ спорт ороонд хизээ оноос хойш барилдаж тэгээ тамирчнаар ажиллаж байгаа талаар бас ярилцъя гэж бодож байна. За, цэнхэр дэлгэцээ үзэн суугаа нийт монголчуудаа сар шинийн мэнд хүргье. За, би 2021 оноос хойш хилжээ спорт ороондоо үндэсний бүхэн тамирчнаар орж одоо авгалж барилдаж явж байгаа. Тэгээ энэ жилийн хувьд их сайхан хоттой наадаж одоо бас Монгол төрийнхөө баяр нааданд 6 давж улсын цолтны сайхан гэр бүл багтсан их сайхан жил болж өнгөрлөө. За тэгээд манай одоо спорт хорооны түүхт 80 жилийн болж байгаа. Тэгээд нийт спорт хорооныхоо үе үеийн удирдлага, дарга, за тэгээд бас үе үеийн хилчин тамирчидаа түүхт айн баярын мэнд хүргэе. Та бүхэн сайхан баярлаарай. За тэгээд улс орныхоо алс хязгаарт одоо үүрэг гүйцэтгэж хилээ манж байгаа нийт хилчид та бүхэндээ сар шинийн мэнд хүргэе. Та бүхэн сайхан баярлаарай. За өнөөдрийн нэвтрүүлэгт маань үндэсний суран харваны тамирчин улсын он чарваач Сүрэн Жаргал маань оролцож байгаа. Тэгээд улсын
Тийм ээ, үндэсний сур харвааныхаа талаар тэгээ хилжээ спорт хорооноос бас хэзэнээс орж ажилласан бэ? Тэр талаараа бас яриагаа өргөжлүүлэе гэж бодож байна. За цэнгэр дэлгэцээ үзэн суугаа бүх ард түмэндээ сар шинийн мэд твшүүлье. Миний хувьд болохоор энэ үндэсний сур харваагаар бол 2007 оноос хойш хичээл тасралтгүй хичээлж эхэлсэн. Хилчээ спорт ороонд анх 2020 онд анх орж исэн. Хилчээ спорт ороогоор овоглоод би яг 4 сард нь яг энэ тамирчин хилчээ спорт ороонд орж исэн байхгүй. Тэгэнгүүт нөгөө ковид болоод наадам болно болохгүй гэл айгу яригдж байгаа л наадам 13 дугаар зуундаар болохоор болоод тэгээ тэнд хараад би анх Улсын баяр наадамд 4-р байр эзэлчихсэн. Тэгээ 2020 онд тэгж 4-р байранд ороод 22 онд нь 101 жилээр 4-р байранд ороод хамгийн анхны Монгол Улсын он чарваач гэдэг цол хүртэжсэн. Тийм төвхтэй. За жудо бүхийн спортын талаар олон улсын хэмжээний мастер аймгийн хачин Гончиг Сүрэн маань бас манай үзэгчдэд мэдээлэл өгөх болов уу гэж бодож байна. За миний хувьд 2021 онд хилчээ спорт хороондоо жудо бүхийн тамирчнаар Монгол Улсын гавьяа тасгалжуулагч, Монгол Улсын гавьяа тамирчин, Эрдэнэтод олон улсын хэмжээний мастер Төвшин Жаргал, Мөнх Туяа багшийнхаа удирдлагаар жудо бүхийн тамирчнаар орсон. За 2026 оны улсын аврагт манай хилчээ спорт хорооны тамирчид 5 алтан медаль, 2 мөнгөн медаль, 4 хүрэл медаль, багийн төрөлд мөнгөн медаль авсан амжилттай оролцсон. Тэгээд за дараагийн тэмцээний оролдоонд манай хилчээ спорт хорооны тамирчид бэлтгэл сургалттай тогтмол чамбаа хийж олимп дэлхийн медаль авах болно гэж хэлье. За нэвтрүүлгийн маань 2 дугаар үе эхэлж байна. За энэ үеийн нэр бол буусны марафон. За нэг хүн буузаа идэн бусад 2 оролцогч нь бол хойно Монгол бие биелгээг биелэж бас одоо бууз идж байгаа хүнээ дэмжиж өгнэ гэж ойлгож байна. За тэмцээн хаанаас эхлэх вэ? Жудаг багаас эхлэх үү? За тийм. За жудаг багаас. За би бууз начин маань бууз идээ. Ганти ажаар одоо бүжиглж таач. За хоёр бүжигчний тэгвэл талбайд нь урьж байна. За тэмцээн эхлэе. Цаг явлаа. Энийг дэмжиж явах чи харахад байна. За цаг дуслаа. За жудаг баг хэдэн бууз идсэн бэ? Отхон төгсдөг чинь. 4 бууз идлээ. Явахгүй нь. Гараагаад явахгүй. Суу уулс би нэг одоо гэдэг ч байх сансан чинь. Явахгүй 4 дээр л хэвчлээ. За та хоёр маань тий бүжгээ хэр сайн бүжгэлсэн гэж бодож байна өөрсдийгөө. Чадхаараа найз руугаа цацаад. За энэ хоёроос болоо бас инээлгэлээ. Уг нь таныг дэмжиж бүжиглээд байгаа шүү дээ. За бусдыг харъя да. Энэ ч 3-аас гэчихгүй байхад. За тий одоо бусад багийг харъя тий тэгвэл. За одоо дараагийн баг Шанхур баг. За хэн буузаа идэх вэ? Хэн бүжиглэх вэ? За би бууз идлээ. За цаг явлаа. За цаг явлаа. Цаг дуусна. 30 секунд. 3 гэсэн. Аймгийн начин Гончиг Сүрэн. За хэдэн бууз идвэ? 3 бууз идлээ. 30 секунд. Тэг 30 секунд. Отон төгс ахыг харахад дүр амархан санагдаадсан. Хэцүү байна. За дараагийн баг хан гард баг. Хэдэн бууз идэх бол одоо хэрхэн бууз идж байгаа оролцогчоо дэмжиж бүжиглэх бол гэдгийг одоо хамтдаа харцгаая. За манай багаас ёлк одоо олон улсын хэмжээний бас ёлк. Тэгээ миний би лав гэрлэгээ дэмжээд бэлгээгээ биелээд лав гэрэл маань
5 юм уу 6 мөц ичих байх гэж найдаж байна. За. Шууд буудаа захиалж штэ. 5 юм уу 6 литрээ. Хэцүү л харагдчих. Бус тогийг харахаар нэг 3 4 гэдэг их хэцүү харагдаад. Тэгээд 5-аагаа бус нэг 5 бууз хийчихээрэй гэж хэлээ та. Тэгвэл манай баг ялах гэдэг шүү гэдэг. Усаад явна. За. За, тэмцээнэ эхлүүлье. За. За, цаг явлаа. Сайн ажлын шүү. Үгүй жиж ажиллаарай ой. Сайн ажиллаарай гэж үү? Ой. За, цаг дуслаа. Хэцүү мэнэ. Юу 5 баг гэж стад чи өөр яриад. 5 бууз идэх гэдэг зорилготой эдний баг бол тэмцээнийг эхлүүлсэн. Тэгээд 2 бууз идсэн байна. Бүр ярьж чадахгүй болтоо. Удаан зайлш. Сайн. Эрүүл мэндийн сайн шүү дээ. Тийм шүү тий. За, манай хоёр хэр дагаж тий хамтрагчаа дэмжиж бүжиглвэ. Шин сэтгэлээсээ л дэмжлээ. Манай өмнөд явсангүй. За, нэвтрүүлгийн маань 2 дугаар үед тэргүүн байр эзэлсэн жудаг багийн хандаа бүгдээрээ алга ташиж баяр хүргье. За, эхний үе дээр бол манай оролцогчид маань бүгд асуултандаа зөв хариулсан учраас бүгд одоо оноогоо бүгдийг авсан гэсэн үг. За, 2 дугаар үе дээр бол манай жудаг багийнхан 4 бууз идэж тэргүүлсэн байна. За, 3 дугаар үе бол гадаа байгаль дээр, цасан дээр бас та бүхний хурд хүч, ахвалж самбаг сорьсон тэмцээнээр үргэлжлэх болно. За, гадаа одоо 2 3 дугаар үе үргэлжлэхээс өмнө та бүхнийг бас энэ сайхан танхимд бидний өнөөдөр нэвтрүүлэг бол Алтан шонхоор нөхөн сэргээ их төвд зохион байгуулагдаж байгаа. Энэ бол одоо хилчдийн амарч солиулах боломжтой ийм сайхан бүтээн байгууламж бол ашиглалтанд ороод одоо үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд энэ сайхан байгууламжийн жаврыг үргээгээд эрхэм тамирчид та бүхнийг бас айдууны эгшин цэнхэр адаг өргөн бариач гэж хүсмээр байна. За, маш их баярлалаа. Лав гэрэл зааны хувьд тийм ээ. За, сар шинийн баярыг ер нь яаж тэмдэглэдэг вэ те? Нутаг нутгийн бас сар шинийн тэмдэглэх ёс заншил гэдэг юм уу? Одоо бас тийм зан үйл бас өөр байдаг юм шиг байлээ. Та айл нутаг вэ? Энэ нутаг басныхаа энэ сар шинийн баярыг тэмдэглэх талаар бас дурсамжаасаа одоо хаваалцал. За, та бүхэнтэй сар шинийн баярын мэнд төвшүүлье. Тэгэд хүүгд ах уу наснаас сар шинийн баяр бол бидний хувьд одоо маш их үсэн хүлээдэг баяр байсан. Тэгээд одоо догтлол хүүхэд ах уу
насандаа бол битүүний өдөр тэгэл гэр орноо цэвэрлээл аав ээж гэр бүлийнхэн ингээл бүгдээрээ их халан дотор нь уур амьсгалтай өнгөрдөг байсан. Тэгэл одоо настан буурлууд дээр очиж зоолгох, тэгэл хамаатных нь айл хийсэх гээл ер нь хамгийн тод дурсамж айл хийсгэл байсан. Одоо болохоор бэлтгэл сургууль тэгээд ер нь сүүлийн жилүүд дандаа битүүрний өдөр ер нь барилдчил өнгөрч байна. Тийм л дарсан шүү дээ. За өнөөдрийн нэвтрүүлэгт маань чөлөөт бүхийн бас нэгэн тамирчин олон улсын хэмжээний мастер Алтчин маань өргөдөж оролцож байгаа. Тэгээд бас энэ чөлөөт бүхийн спортын талаар хэлчийн спорт хороонд хэдэн онд орсон бэ? Тэр талаараа ярихгүй юу? За нийт телевиз үзэж байгаа монголчуудаа сар шинийн мэндийг дэвшүүлье. За би 2025 оноос хэлчийн спорт хороогоороо бүгэлж ерөнхийдөө тамирчин болоод явж байгаа. Тэгээд ерөнхийдөө манай хэлчийн спорт хороо болохоор бидний артлыг ерөнхийдөө батаадаг, тамирчны артлыг нэг батаажиж амжилт гардаг шиг манай хэлчийн спорт хороо биднэрээ ингээд артлыг батаадаг болохоор ерөнхийдөө бол манай хэлчийн спорт хорооны чөлөөтгийн тамирчид их амжилт гаргадаг гэж би бас хөвдө боддог. Тэгээд би хэлчийн спорт хорооныхоо инх сайхны нэм очир багштайгаа яг ерөнхийдөө л нөө гардаж бэлдэж байгаа. Тэгээд багш битүүрийн хувьд бол 25 ондоо үнэхээр амжилт бүтээлээр дүүрэн жил болж өнгөрсөн. Тэгээд манай хэлчийн спорт хороонд бол чөлөө төхөөр бол өндөр амжилт гаргасан тамирчид маш их байдаг. Одоо ингээд Олимпийн 2 медальтай тамирчид байна, дэлхийн аваргууд байна, Аз ТV аваргууд байна. Ерөнхийдөө бол гавья тамирчид гээд манай хэлчийн спорт хорооноос их мундаг тамирчид төрөн гарсан. Тэгээд тэр ах эгчнэрээ харж айгүй үлгэр дуурайл авдаг. Тэгээд бидний артлыг батааж байдаг их орноо хамгаалж байгаа хэлчийн спорт хорооны удирдлагууд хэлчин тамирчдаа ирж буй 80 жилийнхаа баярын мэндийг дэвшүүлье. За баярлалаа. За нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За яг одоо 3 дахь даалгавар маань эхлэхэд бэлэн болсон байна. За энэ даалгаврын маань нэр Жинтех. Энэ даалгаврыг одоо хэлчийн спорт хорооны үндэсний спортын тасгийн дарга дэд хорондоо Бацарагтай хамтарч явуулахад бэлэн болсон байна. За эхлээд та тэгээ даалгаврынхаа дүрмийг танилцуулж өгөө. За Жинтех тэмцээний маань эхний дүрм бол энэ 3 цэг дээр даалгавар биелүүлнэ. За эхний цэг дээр яах вэ гэхээр 25 м бидний бэлдсэн олс байгаа. Энэ олсоо яг тохон дээр хуйлаад ахвалцсан ба шаардсан шалгалж очоод тохон дээр хуйлж авчираад за тэгээ хуйлсан уяагаараа 40 кг-ийн 2 илс бэлдсэн байгаа. За тэрийг хоёр талд нь уяад Жинтех хүнээ бэлдээд багууд нэг гишүүнээ сонгоод хамгийн ихний оролцогчоо сонгоод өөрөөр хэлбэл одоо хамгийн хүчтэй гэж бодож байгаа оролцогчоо сонгоод хоёр талаар нь өрөн дээгүүр нь онжуулж өгөөд нэг эрэхтэй оролцогч нь байран дээрээ үлдээд нөгөө Жинтеж байгаа оролцогч маань 50 м-ийн зайд хурд аваад хамгийн цаа талын үзүүрийн цэг дээр нэг ачаагаа үлдээгээд за үлдсэн ачааныхаа үзүүрт үлдсэн оосроороо оосрлсон уяага татаад эмэгтэй оролцогч маань дундын цэг дээр авчирж өгнө. Дундын цэг дээр ачаагаа илсээ авчирж иж тавиад дараагийн цэг рүү уяаныхаа оосрыг 3 дахь цэгийн эрэхтэй хүндээ авчирж өгөөд 3 дахь цэгийн хүн бол дан гараар татах байгаа. 2 дахь цэг дээр яваа эмэгтэй хүн бол дандаа чирж явах байгаа. Тэгээ хамгийн сүүлийн байдлаар тэмцээний дүн гарна да. Тамирчид учраас бол даалгавраа нэлээд хурдан хугацаанд шалгамгаа төрөн биелүүлэх болоо гэж бодож байна. Та юу гэж бодож байна? За би бас тэгж бодож байна. Тэмцээн шүгэл дугаараад эхлээл нөгөө нэг тамирчин хүний цуснд байдаг нөгөө өрсөлдөөн чанар нь ажиллаад тэгэл уралдаал гүгээд ирцгэх болол гэж бодож байна да. За тэгвэл дараагийнхаа буюу хамгийн сүүлийн даалгавраа бүгдээрээ хамтдаа тамирчид маань яаж гүйцэтгэхийг харцгаая. За манай Жинтех тэмцээн маань эхэлсэн. Эхний даалгавар бол олс ивгэх тэмцээн байгаа. За олс ивгэх тэмцээнд бол олон улсын хэмжээний мастер Ёлк маань бол маш хурдтай их хүч байна. Хангард багийн тамирчин.
За Жудаг багийн тамирчин Монгол улсын харцаг бэлгүүтэй минь бас арай жоох удаавтар л яваад байна да. Хангард багийнхан бол одоо дараагийнхаа даалгаварт орчлоо. За Шонхор багийн багахуу начин маань арай л дутуу ихвэл дараагийнхаа даалгаварт орчлоо да. За одоо энэ одоо самбаачлах юм хурд ийм зүйлийг шаардсан тэмцэн байгаа. За түүний дараагаар бол энэ уяа оосыг маш зөв уух, ачаагаа зөв тэнцвүүлэхтэй ийм даалгавар байгаа. За одоо энэ дээр харж байгаа харахад одоо Хангард баг бол сая уяагаа жоохон буруу хийснээс болоод ингээд хугацаа алдчихлаа тийм ээ. За Жудаг багийнхан маань одоо уяагаа маш зөв ууяад дараагийнхаа даалгаварт орчлоо. Монгол улсын начин отхон төгс маань одоо амжилттай гачаагаа тэгээд явж байна. За Хангард багийн одоо тамирчин олон улсын хэмжээний усар Ёлк маань одоо бүдэрч байна. За яалч ачаа нь бол 80 кг-тай. Өөрөө 66 кг-д барилддаг. За Жудаг багийнхан маань бол эхний одоо хоёр дахь даалгавраа амжилттай биелүүлээд дараагийнхаа даалгавар руу орчлоо. Олон улсын хэмжээний усар Гантуя маань одоо ачаагаа жирээ явж байна. За Шонхор багийн одоо гончиг сүрэн маань одоо ачааг бол тээж явах хэрэгтэй бариад одоо өрөөдөрлээ. Мөн конусаа давуулсангүй одоо дараагийнхаа даалгаварт орчиж харагдаж байна. За Хангард багийн хоёр маань бол ачаагаа амарч ирсэн очих хэрэгтэй газартаа аваад ирж харагдаж байна. Жудаг багийн одоо олон улсын хэмжээний улсад Гантуя маань амжилттай ачаагаа жирээ явж байна. Дэлхийн аврагын медальтай тамирчин байгаа. Хангард багийн тамирчин хонч хараач сүрэн жаргал маань ачаагаа жирээд явж байна. За Жудаг багийн Гантуя маань бас дараагийнхаа даалгаврыг маш амжилттай биелүүлээд билгүүдийн харцагт бол авч өгсөн байна. Хамгийн затал дээр бол Шонхор багийн олон улсын хэмжээний мастер алтчин байна. Одоо ачаандаас жоохон түүртэй байна уу да. За Жудаг багийн ахлагч Монгол улсын харцаг билгүүтэй минь бол маш сайхан одоо 50хан татчихин тийм ээ. Сүрэн жаргал маань ачаагаа бас жоохон арай илүү чирчлээ, жоохон алдаа гаргачлаа. За билгүүтэй харцаг маань яас удаан татчихин тийм. Сүүлийн хэдэн секундын дээр. За билгүүтэй харцаг маань одоо даалгавраа биелүүлснээр Жудаг баг маань одоо энэ даалгавар төрүүлж байна. За одоо түүний дараагаар ямар баг орохыг хадвал харцгаая. Одоо Хангард багийн одоо ахлагч Монгол улсын авиа тамирчин Лав гэрэл заан байна одоо даалгавраа биелүүлээ. За Монгол улсын начин багахуу начин маань энэ засан донж. Нэр нь бол байран дээрээсээ татах хэрэгтэй байсан. Тэ өөрөө бас хойш яваад ингээд татчихээн. За тэгээ нэгдүгээр байранд бол Жудаг багийнхан байна. Орсоо. За Хилжээ спорт хорооны 80 жилийн ойд зориулсан сар шинийн баярын нэвтрүүлэг маань өндөрлөх төхөж байна. За манай өнөөдрийн нэвтрүүлэгт Жудаг, Шонхор, Хангард гэсэн баг маань одоо оролцож за 3 даалгаврыг биелүүлж нийлбэр дүнгээр буюу одоо Жудаг баг маань хамгийн сүүлийн даалгавар дээр ихэд 2 минут 13 секундэд даалгавраа амжилттай биелүүлж энэ удаагийн нэвтрүүлгийн маань ялагчаар тодорлоо. Баярлалаа. За Жудаг багийн ахлагч улсын харцаг билгүүтэйгээ сэтгэлийн сонсъё. За сэтгэл нь ямар байна? За их сайхан байлаа. Бас хоорондоо сонирхолтой өрсөлдөөн өрнүүллээ. Тэгээд нөгөө хоёр багийнхантай их баярлалаа. Тэгээд 80 жилийн түүх тоогоо тэмдэглэж байгаа Хилжээ спорт хорооны хамт олондоо баярын мэнд хүргэе. Сайхан баярлалаа. Сайхан баярлаарай. За өнөөдрийн нэвтрүүлгийн оролцогчдод зориулаад за нэвтрүүлгийн багийнхны зүгээс бахан гарын бэлэг бэлдсэн байгаа. За манай эх орны манаа сонин гэж хэлэгдэн гардыг та бүхэн мэдэх бах. Энэ 85 жилийн ойд зориулсан энэ хадаас 85 гэж 85 шилдэг материал орсон энэ номын дээжийг за хэл хамгаалах байгууллагын медалоноор бас та бүхэндээ дурсаж байгаа юм шүү. За хэлэлээ. За мөн оролцож байгаа бусад бүх нэвтрүүлэгт оролцсон оролцогчдод хэл хамгаалах байгууллагын медалоныг бас хадгалуулж байна. Энэ айгүй гоё медалон байлээ. Та бүхэн бас хадгалаарай. За баярлалаа. За Хилжээ спорт хорооны 80 жилийн ойд зориулсан сар шинийн баярын нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэн сар шиндээ сайхан шинэлээрэй.